Монгол Америк нэгдсэн улсын хооронд явчмат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Ой өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч хүргэлсөх Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байденаар захидал солилцож мэндчлэгээ дэвшүүллээ. 35 жилийн ойг бүтэн жилийн турш хамтран тэмдэглэнэ гэв. Энд хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлж харилцан айшлал зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зэсийн бажимлын экспортыг сэргээж өнгөрсөн шөнө эрээн өртөө рүү гаргажээ. Эрээн өртөө рүү 57 вагон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн бажимал 64 вагон төмрийн хөдөр гаргажээ. Түүнчлэн эрээн авто замын бомтоор Чингэлэгтэй нүүрс импортлох болсон талаар Хятадын талаас албан ёсоор мэдгдсэн байна. Сурагчдын хоцрогдлыг нөхөх арилгах арга зүйг багш нарт заажээ. Бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын бага ангийн нийт 4100 багш хамрагджээ. Сургалтыг цахим болон танхим хосолсон сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ур чадварыг нэмэгдүүлэх, хичээлийн зохион байгуулалт менежментээр хангах зорилгоор зохион байгуулсан байна.